Азийн төвдөх өргөн уудам нутагт бүгд найрамдах Монгол ард улс оршино. Саяшхан хүн амтай сая 500 мянган хавтгай дөрвөлжин км дэвсгэр нутагтай Монгол орн өрнөт ба умарт хязгаараараа зөвлөлт холбоот улстай хэл нийлж дорнот ба өмнөд баруун өмнөд захаараа бүгд найрамдах хятад ард улстай хэл залгана. Монгол орн хязгааргүй уудам тал сүрлэг өндөр уулс орн юм аа. Энти ханган мөнгө цас төргөлүүдээс өргөн их хол мөрнүүд их авч урснаа. Түргэн урсгалт сэлэнг мөрөн дүүрэн уст хэрлэн бол. Монгол орн бол өргөн сэлгэр нуур усаар илбэг юм. Хөвсгөл нуур 3000 хавтгай дөрвөлжин км талбай эзэлдэг. Монгол орны хойд талаар гүн ойгоор бүрхэмэл аглаг уулс олон бий. Зүүн талаар нь хялган ус дөрвөн талууд хэдэн зуун километр үргэлжилнэ. Монголын өмнө зүгийн говь нутаг сүрлэг өгөөд онцлог байдалтай юм аа. Манай бүх нутгийн 3.1%-ийг эзлэх говийн шимит өргөн талыг зуны халуунаар хуурайс ашиг гандаа чадах нь олонтой байдаг. Үеийн үед нурж урссаар байдаг элсэн манхан далайнууд. Асар чулуу түгээмэл говийн байдлаар солигдно. Монгол нутгийн өмнөд хязгаарт цагаан богд улс өндөрлөнэ. Хуучин Монгол орн харгис харанхуй дардал зовлонгийн орн байлаа. Ноёд лам нарын засаг нь ард түмнийг воолчлон хоосруулж, харийн холоончлогчид Монгол орныг дээрэмдэн ард түмнээс өцөөхөн эсэргүүцэл гаргуул дорн дарж байсан. Бүх орон даяар дарсан бүддийн шашны олон зуун сүм хийдүүд нь ард түмнийг үеийн үед мэхлэн сэрдүүлж, монхруулж байжээ. Гэвч ард түмний эрх чөлөөний эрмэлзэлгээг юугаарч хориглож чадсангүй. Манай зурагчдын бүтээлүүдэд Сүхбаатар Жойволсон нарын удирдсан хувьсгалт нууц бүлэгнүүдийн ажиллагаанууд харагдаж байна. Орос оронд мандсан Октябрийн хувьсгал эрх чөлөөний тэмцэлийн замыг гэрэлтүүлж өглөө. Эхлээнд Монголын ард түмнээс бичсэн захидал. Энэ захидлыг шинэ зоригт Сүхбаатар Ташуурын хаан гишинд нууж 1920 онд нууцаар хил нэвтэрч Ленин, Сталин нарын зөвлөгөөнийг авахар Москва хотыг чиглэж дэлхий дээр хамгийн түрүүчийн ажилчин тариачны засгийн тусламжийг хүртэж үрд жаргахын үүдийг нээлээ. Монголын ард түмэн ардын бүгд найрамдах засгийг байгуулсан түүхэд өдрөөс хойш 30 жил боллоо. Зөвлөлт холбоот улстай нөхөрлсөн 30 жилийн ах дүүгийн нөхөрлөл тусалцаа 1946 онд СССР-ва бүгд найрамдах Монгол ард улсын хооронд байгуулагдсан гэрээгээр дахин батлагдсан юм аа. Монголын урд хоосон хөндий байсан тал нутаг нь жилийн жилд шинэчлэгдсээр байна. Шинээр барьсан төмөр зам Монгол улсыг их зөвлөлт улстай холболоо.
Нийслэл Москва хотод сургууль төгссөн Монголын залуучууд төрөлх нутгийнхаа шинэчлэлийг баярлан багтан харцгааж байна. Москва Улаанбаатарын хооронд явдаг түргэн галт тэрэг болцоо цагтаа ирлээ. Улсын засаг төр, үйлдвэр, соёлын төв болсон нийслэл Улаанбаатар хот. Засгийн газрын ордон. Гадаад явдлаа яам. Чойволсонгийн нэрмдэт улсын их сургууль. Хөгжимт драматик театр. Төв поликлиник. Энэ бүгд нь ардын засаг мандан хөгжсөн жилүүдэд ард түмний хөдөлмөрч гараар ард түмний төлөө бүтээгдсэн юм аа. Хогновшиндоо дарагдж байсан богдын хүрээний оронд гэрэлт барилгууд цөндөрлсөн тохилог хот боллоо. Шинэ Монголыг үндэслэн бадруулсан аимшиггүй шинэ зоригт Жанжин Сүхбаатарын дурсгалын хөшөө. Ард түмний жаргалын манлайг олохын тулд хүчин чадлаа нэгтгэхийг Сүхбаатар бядан тэрээсэлсэн юм аа. Одоо чөлөөт Монгол оронд засгийн бүх эрх ард түмний гарт байна. 1951 оны хавар улсын их хурлын сонгуульд орон даяар бэлтгэж ард түмэн өөрийн үнэн чөвгүү дахид шилдэг хүнсийн нэрсийг улсын их хурлын депутатад дэвшүүлж байлаа. Депутатад нэр дэвшигдэгчид хайрт их орныхон цэцгэлэлтийн төлөө бүх хүчээ тавьж ард түмний итгэлийг биелүүлж чадна гэдгийг сонгогчдоо нэр төртэйгээр илэрхийллээ. Нийслэлийн цементийн фабрикийн алдарт нэхмэлчин Балжинмын анд сүрэн сонгогчдтойгоо уулзаж байна. Чойволсон аймгийн Маттын сонгуулийн дайргийн сонгогчид улсын их хурлын депутатад нэрт зохиолч Цэнгийн Данжин сүрэнгийн нэрийг дэвшүүлсэн юм аа. Манай төрийн Ахмад зүтгэлтэн нөхөр Бомцэнд сонгогчдтойгоо уулзсаар Алтанбулаг хотод хүрэлцэн ирлээ. Сүхбаатар Чойволсон нарын ойрын үнэнч нөхөр Бомцэнд сонгогчдоо халуун талархлаа хүргээд манай орныг шинэ ялалтаар жолоодогч Монгол ардын хувьсгалт намаа улам их түрүүлэхийг уриаллаа. Сангийн сонгуулийн дайргаас их хурлын депутатад нэр дэвшигдсэн намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нөхөр Цэдэнбал сонгогчдтойгоо уулзаж хэлэхдээ манай улсууд үлэмж их байна. Гэвч манай их орныг цаашид хөгжүүлэх талаар манай ард түмний өмнө тавигдж байгаа зорилгууд улам илүү өргөн болохыг тэмдэглэсэн юм аа. Ард түмэн өөрийн ууган кандидат хайр жолоодогч Маршал Чойволсонтойгоо баясгалантай уулзлаа. Маршал Чойволсон өөрийн хэлсэн үгэндээ Монголын ард түмэн 30 жилийн дотор туулж ирсэн эрхчлөө тусгаар тогтносон хөгжлийн замыг маш баяр баясгалантайгаар эргэн харж байгааг тэмдэглээд одоо болох гэж байгаа сонгуульд бүгдээрээ нэг хүн шиг хүрэлцэн ирж ард түмний кандидатуудын төлөө санал авахыг ураачсан юм аа. 1951 оны 6 дугаар сарын 10. Улсын их хурлын сонгуулийг явуулах энэ өдөр нь бүх ард түмний баярын өдөр боллоо.
орны түүхэнд анх удаа саналыг нууцаар урах үндсэн дээр нийтийн тэгш шууд сонгуулиар төрийн дээд байгууллагыг сонгож байна. сонгогчид намын гишүүн ба гишүүн бусдын эвслээс нэр дэвшигчдийн төлөө саналаа өгдөө жаргалан шинэ амьдралын төлөө социализмын замаар амжилттай хөгжихийн төлөө баяр бахалстайгаар саналаа өгцгөж байна. нийслэлийн стадны сонгуулийн тойрогт нөхөр чой болсон гомцэнд сэтэн балнаар хүрэлцэн ирж энэ тойргийн бүх сонгогчдын хамт хэвлэх үйлдвэрийн ажилчин Яваагийн Содон лагийн төлөө саналаа өгч байна. Олон түмний жинхэнэ ашиглалтыг хамгаалсан Сүхбаатар чой улсны намын бодлогын зөвд ард түмэн олон жилийнхээ туршлагаар мэдж итгэсэн юм аа. Ийм ч учраас сонгуулийн өдөр нь намын бодлогын их ялалтын өдөр боллоо. Бүх орон даяар сонгуул явагдаж ард түмэн эрхчлөөд тусгаар тогтносон төрөн цаашид баттан хөгжүүлэхэд бэлхэн байгаагаа илэрхийллээ. Хамгийн алслагдсан сумбагийн сонгогчид баярын байдлаар чинэлэгдсэн сонгуулийн хэсгүүдээр өглөө эртээс эхлээд саналаа өгцгөж байна. Эрэгтэй эмэгтэй ардууд өөрийн депутатуудын төлөө их орныхон цэцгэлэлтийн төлөө саналаа баяртай өгч байна. Бүх ард түмний саналаар сонгогдсон улсын их хурлын анх дугаар чуулганыг нээх баярт өдөр боллоо. Улсын их хурлын депутатуудад тэргүүний малчид, эрэгтэй эмэгтэй ажилчид, шинжлэх ухааны ба урлагийн зүтгэлтэн, ардын армийн төлөөлөгчид, сайд нарын зөвлөлийн гишүүд оролцлоо. Монгол ардын хойсолт намын удирдагчид чой болсон Сэтэнбал, Гомцэн, Сүрэнжөв. Манай хүндэт зочид зөвлөлт холбоот улсын элчин сайд Приходов. Бүгд найрамд Хятад ард улсын элчин сайд Зиятай. Ардчилсан бүгд найрамд Солонгос ард улсын элчин сайд Ким Ёндин. Хурлын жолгон 1950 оны улсын төсвийн гүйцэтгэлийн дүн ба 1951 оны улсын төсвийн төлөвлөгөөний тухай Сангияны сайд депутат Молон Жамцын хэлэлцгийг сонслоо. Улсын их хурлын дарга депутат Дамб сайд нарын зөвлөлийн шинэ бүрэлдэхүүний тухай маршал Чоосны саналыг уншсанд депутатууд нэг дугаар хүлээн аваад улсын төсвийн тухай хуулийг батлаж чухал асуудлуудыг шийдвэрлээд улсын их хурлын анх дугаар чуулган ажиллаа төгслөө. Манай орн бол мал аж ахуйн орн юм аа. Талдүүрэн бичсэн 5 гишүүн малынхаа тоог чөлөөт Монголын ард түмэн хувьсгалын жилүүдэд 2 дахин нэмэгдүүлж өсгөлөө. Атуужил сайд Адуун сүрэг. Монгол улсын өхөр сүрэг. Хангайн сардаг. Өргөн говийн тэмэн сүрэг. Манай бүх малын ихэнх хувийг эзэлдэг хонин сүрэг. Энэ бүхэн ард түмний хөрөнгө манай орны үндэсэн баялаг юм. Энэ баялагаа өсгөж үржүүлэх нь малчин ардын ариун үүрэг мөн. Манайд тэргүүний сайн малчдын алдар орон даяар дуурсгагдж байдаг юм. Энтэй аймгийн Жаргал хаан сумын ардууд
улсын их хурлын депутат Сэдвийн долгор сөрөг хүндэтгэн хүрээлдэг юм а. Өмнөг аймгийн Сэврэ сумын ард намын гишүүн Содномын шаруу малаан өсгөх сайн туршилгаа өрнүүлж байна. Энтэй аймгийн Мөрөн сумын ард улсын сайн малчин Самдангийн Йомдон жилийн жилд мал сүргэн өсгөж улсын төлөвлөгөөг хангалттай биелүүлж байна. Төв аймгийн Зүн сумын залуу малчин их хурлын депутат Юмчин Сүрэн Ихва төл малыг арчлан хамгаалах талаар шинэ санаачлагыг гаргаж олондоо алдарчлаа. Жойвалсан аймгийн Жойвалсан сумын ард их хурлын депутат Намсран Жоймбол үйлдвэр сайтай Монгол морьдыг олноор нь өсгөж байна. Малчин Доржийн найдан түүний гэргий долгорноор төл малаан алдагдalgүйгээр инкрилэн байжуулж авдаг юм а. Хавар эрт ширүүн саж хүлээж хүйтэн жавар тасраагүй байхад мал олноор төлөвлөж төл малыг арчлан авах их ажил эхэлдэг. Мал төлөвлөх цагт ардын аж ахуй өөр өвс тэжээлийн бэлэтгэлтэй байх нь онц чухал юм а. Малыг эрүүл чиргээр баяжуулах явдал бол мал өсгөх улсын төлөвлөгөөг хангах үндэс нөхцөл юм. Ялангуяа энэ хариуцлагатай үед малын эмч, зоотехникч нар ардын аж ахуйтнуудад зохих тусламжийг үзүүлдэг. Төлний бүрийг баяжуулж авах нь малчдын гол зорилго мөн. Үүнээс улсын төлөвлөгөөний биелэлт ба ард түмний чинээлэг амьдрал нөлөөлөгдөнө. Хаврын хүйтэн сах өвчин эмгэгээс нясхтууд нэгүрийг арчлан хамгаалах хэрэгтэй юм. Зөвхөн ингэж арчилсны ачаар мал сүрэг эрүүл хөснө. Мал төлөвлөлтийн үеэр малчин ардын бүх анхаарал төл малдаа байдаг. Ялангуяа богмалын төлөвийг онцлон арчлах хэрэгтэй. Энэ инкринээс хамтдыг эрүүл хөсгөхөд дулаан орон байр их тустай. Дорой сул төлөвлөлтийг тусгайлан дижих хэрэгтэй юм. Малчдын инкрилэн өсгсөн олон мянган төлөв жилүүр ардын аж ахуйнуудыг баяжуулж байна. Манай малын тоо толгой өсөж улсын үндсэн баялаг нэмэгдсээр байна. Манай малын тоо нэмэгдэх тутам ард түмний боловсон чинээлэг амьдрал улам бүр сайжирна гэж маршал Жойвалсан сургасан юм а. Ноос бол алт гэж ард түмэн нэрлэдэг. Жилийн жилд улам нэмэгдсээр байгаа олон сая монгол хоньдын янзсан зөөлнөөс малаас гарах ашиг шимийн нэг гол зүйл нь юм а. Бас гадаадд гаргадаг зүйлд чухал суурийг эзэгнэ. Дэлгэр сайхан зуны үлрэл. Говийн нутагт зарим жилүүдэд ган гачиг тохиолддог юм а. Улаг ус хатаад цөөн хэдэн удагуудад сөрөг сөргээрээ цугларсан олон мянган малыг өдөр бүр услах нь их хөдөлмөрийг шаардна. Эсвэл
сайт тэмээнсүрэгч гэсэн будаг усыг мөрөөднө. Ганцай жил хойг нутаг олон өдөр сараар чийг бороо үзэхгүй ч байдаг. Энэ үед бэлчээрт талууд хоосорч мал аж ахуйд хүнд аюул тохиолдно. Хуучин Монголд ийм хүнд жилүүдэд мал сүрэг үе олноор үхэж хоригддог байлаа. Одоо намын засгийн тусламжаар урдаас бэлтгэгдсэн төлөвлөгөөтэйгээр өргөн их нүүдлүүд зохиогдож зуслантай сайхан нутгийг чиглэнэ. Их нүүдлийн түмэн мал тасралтгүй цуурсаар урт замыг туулж тунгалаг ус шинэ бэлчээрт залгана. Удаан бөгөөд хэцүү аюул. Нэвч малчид мэрхшээлээс айдаггүй. Энд хүний эмнэлгийн салбар. Мал эмнэлгийн нүүдлийн салбар. Ардын хэрэгцээг хангах дэлгүүр. Заримдаа нүүдлийн хянаа хүртэлсэн ард түмний төлөө ажилладаг. Хөл мал ба доройтож муудсан малыг заримдаа тусгай машинаар тээвэрлэнэ. Намын засгийн аж тусламж ард түмний шудраг хөдөлмөрийн дүнд дан ачгийн аюулаас улс ардын алтан фондыг ингэж хамгаална. Монгол орны дунд үс гол горийг хурсаж шанд булаг мэрэлзаад шимит ногоо халиурсан тэнүүн тайван орон. Ардын аж ахуйнууд буудалж түмэн сүргээ бэлчээгээд дэлгэр зуны саруудыг сайн сайхан өнгөрүүлдэг юм. Эр хүний хайны эмээл тазаарт моргиж эцэг өвгүүдийн үгүй. Эрийн салхинд илүүлэхээс өөрийг үзээгүй эмнийг адуу эмээл тазаарт дасгах нь амархан хэрэг биш. Гэвч эмнэг морийг сургаж тууштай сайн унаа болгох нь эрэлхэг малчин залуусын зориг авахалчин хэрэг юм аа. Даамай хатуужилтай боловч бие бэлтэр багтай Монгол адууны үйлдвэрийг сайжруулах явдал шаардлагатай байна. Үүний тулд улсын морин заводад зөвлөлт орноос дооны цэвэр цусны азаргуудыг авчирлаа. Хувьсгалын жилүүдэд мал энэлгийн суурин ба нүүдлийн салбарууд олноор байгуулагдаж малын өвчлөх явдал эрс харагдаж байна. Энэ салбаруудын тусламж хамгийн алслагдсан аж ахуйнуудад хүрэлцсээр байна. Нар хэлбэж орой болоход малчин ардууд баян сүргээ хурааж мэлтэн
эсэлсэн цагаан сүгэ бясхуулан сааж буян цагаан малынхаа ашиг шимийг авна. Ундрмал ариун ашиг шимийг нэмэгдэх тутам ардын аж ахуйн чинээлэг амьдрал улам бүр сайжирна. Малчин ардуудын сүүсаалиа тушаахад дөхөнтэй болгож сүүний нүүдлийн давуудууд орон даяар өргөж иж байна. Энэ олон зуун давуудууд нь цэцгийн тос боловсруулах хүнсний урд байгаагүй том үйлдвэрийн эхлэлтийг тавилаа. Ядаад Монголд ямар ч эрхчлөөгүй байсан малчин ардын гэрт шинэ амьдрал жаргалын сарвал туяа гүнзгүй нэвтрэн ороод урд үгүй ядуу байсан бол одоо элбэг чинээлэг амьдарч маргаашийн өмнө үргэлж аяансагдж байсан бол одоо ирээдүйн гэрэл замыг даасан найдвартай төлөвлөгөө харж байна. Намун сайхан зуны үдэш ардууд шинэ сайхан амьдралынхаа тухай дууг дуулах санснаа. Ардахачсан Монголлоо аккосэнар хөгдөж асч байгаа ганшин дүрдэн сайхан хөгдөнтэй сүрхэг намныг байгуулсан Энэ дуунуудаа жаргалантай мэдрэл нам засаг Сүхбаатар чой болсон эцэг Сталиныхаа тухай дуулдаг юм аа. Аймаг сумын төвөөс зайдуу нутаглах айл гэрүүд өглөө эрт сургуулийн насны багцуудыг хичээл сурлагад нь үлддэг. Сурагч багцууд сургуулийн зүг яаран шалмгайлсаар хичээлийн эхлэлтээс хожимдохгүй ирцгэнэ. Хуучин Монголд бүх орон даяар ганцхан сургуультай байсан юм а. Одоо манайд анхан шатны сургуулиуд олон зуугаар байгуулагдаж сургуулийн насны бүх багцууд хичээлийн танхимаар хангаглалаа. Өнөөдөр жижигхэн голжинч бичиж бодож чадах боллоо. Гэрүүдэд байгуулагдсан орон нутгийн сургуулиуд сарвал сайхан барилгуудад шилжсээр байна. Төв аймгийн бүрэн дунд сургууль.
чин цагийн хувьар. Хуучин хоцрогдмол байдлыг халах хувьтай төрсэн манай залуусыг сурлаг боловсрол сайт эрүүл чирэг үетэйгээр их орон хүмүүжүүлж байна. Манай орны хүн төрсөн өдрөөсөө эхлээд нам засгийн хайр халамжаар хүрээлүүлж байдаг юм аа. Хуучны бүдүүлэг эмч домчид боловсон эмнэлгийн мэргэжил докторуудаар аль хэдийн солигдоод Больниц, амбулатори, төрөх тасгууд орон нутгийн төвүүдээр байгуулагдаж ардын эрүүлийг хамгаалах шалгарсан ажиллагаа дэлгэрсээр байна. Эмнэлгийн газруудаас алслагдсан ардуудыг үйлчлэх эмнэлгийн онгоцууд. Эмнэлгийн онгоц бол эмч докторыг түргэн хүргэж эмнэлгийн тусламжийг үзүүлнэ. Сум баг айл гэр бүхэнд эмч хүний алдар хүндтэй сонирсдох боллоо. Ардын соёлын шинэ голомтууд орон даяар төгөж улаан гэр хөлөө нүүдлийн хянууны тоо нэмэгдсээр байна. Энд шинэ хянуу зургуудыг үзэж болно. Хамгийн дур сонирхолтой үзэгчид кино эхлэхийн өмнө механикт хизээч бэлхэн тусалдаг. Улаан гэр хөлөөвүүд ард түмний амьдралд үнзгүй нэвтэрч соёлын хэрэгцээ зүйлүүд боллоо. Монгол оронд ардын нэгдлүүд байгуулагдаж социалист шинэ амьдралын хэлбэр амжилттай хөгжиж байна. Хайрт жолоодогч чой болсон ард түмний төлөө шинэ амьдралын үүсвэр болсон ардын нэгдлүүдийг баттгахын төлөө үргэлж санаа зовж ард түмэнтэйгээ зөвлөж байдаг. Төв аймгийн партизаны нэгдэл энэ жил шинэ газар нүүж суурьшилын байдал шилжлээ. Нэгдлийн гишүүд тохилог суурин амьдралаа төлөвлөгөөт аж ахуйн барилгуудаар эхэлж байна. Хамгийн түрүүнд малын дулаан хашаа сарвчтай болох хэрэгтэй юм аа. Мал аж ахуйн нэгдлүүд аж ахуйн хэрэгцээ зүйлүүдийг өөрсдөө үйлдвэрлэн гаргасаар байна. Нэгдэл өөрийн дэлгүүртэй, өөрийн сургуультай боллоо. Улс ардын аж ахуй өсөж хөгжихийн хамт өдөө аж ахуйд шинэ төрлийн салбарууд өргөжж байна. Зүүн хараагийн шувуу өсгөх ферм жилийн жилд өөрийн баялагийг өсгсөөр байна. Зүүн хараава жаргалантын сангийн аж ахуйн гахай үржүүлэх фермүүд улс дорвол хорлогоо нэмэгдүүлсээр байна. Малын өвс тэжээлийг цаг тухайд нь бэлтгэх нь мал аж ахуйг хөгжүүлэхэд онц ач холбогдолтой юм. Ардын аж ахуйнуудыг өвс тэжээлээр хангахын тулд машинаар өвс садах 55 станцтай боллоо. Ингэж улсаас чухалчлан арга хэмжээ авсны ачаар өвс тэжээлийн 80 дугаар тавиаз байгуулах зорилго шийдвэрлэгдэж байна.
манай оронд социалист шинэ мэдрэлийн хэлбэр хөгжихийн зэрэгцээгээр газар тариалангийн ажил амжилттай хөгжиж байна. Энэ жил Төв аймгийн Замтын нэгдлийн гишүүд өндөр ургацыг авлаа. Жаргалантын сангийн аж ахуйд тариа хураалт эхэлж алтан шар тариа хөвөлдөн долгосон өргөн талын дунд өдөө аж ахуйн сүүлийн техник машинуудыг Монгол хүн жолоодож байна. Тариалангийн талбай нэмэгдэж ургацын чанар сайжрах тутам дотооддоо боловсруулах гурилгуудаа улам ихээр өсөж байна. Уучин Монголд үйлдвэргүй байсан бол хувьсгалын жилүүдэд манай оронд үндэсний үйлдвэр өсөж хөгжсөөр байна. Сүхбаатарын нэрмжит цахилгаан комбинат. Эндээс манай хамгийн том үйлдвэр Чойгосонгийн нэрмжит аж үйлдвэрийн комбинат цахилгаан хүчийг авдаг юм аа. Аж үйлдвэрийн комбинатын цембиний фабрик жил тутам Монгол хоньны олон мянган тонносыг боловсруулж гаргана. Зөвлөлтийн стахановчуудын тэргүүний туршилгаа манай ажилчдыг сургаж хөдөлмөрийн бүтээлийг жилийн жилд өсгөсөөр байна. Цембиний фабрик жилбэр 100 гаруй мянган метр төрөлбөрийн цембийг боловсруулж улсдаа өгдөг юм. Дэлгэрч байгаа хувьсгал дурлалдаан нэхмэлчдийн хөдөлмөрийг өрнүүлж байна. Эсгийн гутлыг гадаадаас авч байсны оронд дотооддоо үйлдвэрлэх болж малын арьс ширийг гараар ажилтгийн оронд механикжуулсан ажиллагаагаар үйлдэх боллоо. Сэтгэл бахдан баян сүрэг энэ үйлдвэрүүдийг түүхэн эдээр хангадаг. Монголын үйлдвэрээс гарсан эдлэгээ сайт арьс ширнэ гадаадд сайн алдраа хүргэхийн хамт дотоодын үйлдвэрүүдээр дамжиж төрөлбөрийн эдлэхүүн болж ард түмэндээ хүрдэг байна. Гутлын фабрик. Улсын их хурлын депутат ударник Цэвэлмагийн ажиллагаа зүй ёсоор энэ фабрикийн ажилчдын баяр багтлыг өрнүүлж байдаг юм. Эрхчлөө жаргалын өргөн зам дээр гарсан Монголын эмэгтэйчүүд ариун хөдөлмөрөөрөө эх орноо хөгжүүлж байна. Их зөвлөлтийн тусламж эцэг Жойгосонгийн анхаарал санаачлагаар манай залуу үйлдвэрүүд өдрөөс өдөрт шинэ техникээр өргөжж хөдөлмөрийн ололт бүтээл нь аривжиж байна. Сталины нэрмжит мах комбинат. Манай том үйлдвэрүүдийн нэг. Энэ үйлдвэрийн төрөлбөрийн үйлдвэрүүд өргөн олныг хангаж байна. Манай улсын баялагын дотор ангийн ус том суурийг эзэлдэг юм аа. Ирвис шилүүс, үнэг чон, тарваг хэрэм зэрэг үнэт ангийн ус улсд ихээхэн орлогыг өгнө. Манай үйлдвэрүүдээс гарч байгаа төрөлбөрийн сайн чанарын өргөн хэрэгцээ дэвтэлүүд үндэсний үйлдвэр нь манай улсын эдийн засагт чухал суурийг эзэлдэг боллоо.
ардчил социализмын дагарт бат зогсож капиталист бус замаар зогсолт үйл агшиж яваад манай бүгд найрамдах улс өөрийн залуу ажилчин ангийг өсгөн бойжуулж байна. Саяхан малчин байсан самбуу бадамжнараа мэрэгжилтэй ажилчид боллоо. Үйлдвэрийн сургуулиар хүмүүжсэн дорж сүрэн автомеханик заводын токер дамба. Манай нүүрсний уурхайнууд сүүлийн жилүүдэд их амжилтаа нэмэгдүүлсээр байна. Улс ардын аж ахуйг хөгжүүлэх төлөвлөгөө 5 жилийн дотор манай уурхайчид нүүрс гаргалтын хэмжээг 2 дахин нэмэгдүүлэх үүрэгтэй юм аа. Зөвхөн адаахын уурхайгаас жил бүр олон мянган тонн нүүрсийг гаргаж нийслэл хот, сахилгаан комбинат, үйлдвэрийн олон газруудыг хангадаг юм. Монгол нутаг зөвхөн нүүрсээр биш, бусад төрөлүүрийн ашигт малтмалуудаар баялаг орон. Асар тавчим хадад хинтийн өндөр ууланд залуу эрдэмтэн зовсон дандан газар шинжилгээний хайгуулын ажлыг удирдах байна. Ийм ажлуудад орон нутгаар жагуулчлан явж газрын хөрсний үнэт баялагийг судалсан шинжилнэ. Их нутгийнхаа эртний соёлын түүхийг судалж байгаа нэ. Мянган 200-аас 1400 жил болсон түүрэх гарлын булшны хөшөөнүүд. Эртний үеийн баргуудын балгас. Монголын эрдэм шинжилгээний бүх ажлыг улсын шинжлэх ухааны хүрээлэн удирдана. Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга инк тайвны дэлхийн дахны зөвлөлийн гишүүн уран зохиолч Тамдин Сүрэн. Хуучин Монголд өөрийн хэвлэлгүй байсан бол одоо манайд төв ба орон нутгийн 27 төрлийн сонин. Арван төрлийн сэтгүүл. Эрдэм шинжилгээний ба удах зохиолын номууд олон мянгаар хэвлэгдээд Ленин Сталины гэрэл зохиолуудыг үндэсний хэл дээр унших боллоо. Өрнөж байгаа манай орны хөдөлмөрч сэхэтний эгнээ улам бүр өргөжж байна. Монголын сэргэлэн цаваа залуучууд дунд сургууль төгсгөж гарахдаа их орны алтан үнэмлэхийг гардан авдаг. Өнөөдөр бол энэ сургуулийг төгсгөж байгаа бидэнд хэзээдч мартагдашгүй сэтгэл хөдлөм сайхан өдөр болж байна. Бид ард түмэнд хайр чөлөөтөж чөөлсөндөө хязгаарлашгүй их баярлаж байна. Бид манай багш нарын итгэл найдварыг биелүүлж чад. Хөдөлмөрчин ардын залуусын өмнө эрдмийн оргил төрөх сурлага боловсролын өргөн зам нээлттэй байна. Чоосонгийн нэрмжит улсын университетийн 5 факультетэд олон зуун хүүгүүд дахид суралцсана. Хичээллэхэд тохиромжтой гэрэл сайхан танхим бүрийг намд засаг эдний төлөө нямбайгаар засаж билэтгсэн юм а. Физикийн ангид багш жигжид орж лекц уншиж байна. Очин жилийн өмнө Монгол оронд боловсон эмнэлэг байсангүй. Ард түмний бүдүүлэг эмч томч нар тонож мэхлэж байсан бол одоо манайд шинжлэх ухааны эмнэлгийн систем ялж түүний нэр алдар ард түмэнд хүндтэй боллоо. Ирээдүйн зоотехник малын эмч нар танхим заалгаснаа практик ажиллаар багтжуулна. Микробиологийн кафедрын аспирант аюулсан. Аспирант даш зоотехникийн талаар шинжилгээ хийж байна. Их хурлын депутат аспирант Жамсран
университетийн оюутан нар марксизм, ленинизм ба их Сталины сууд зохиолуудыг тусгай программаар судалдаг. Монгол Ардын хувьсгалт намын дүү хорооны дэргэдэх намын шинэ хүчний дээд сургууль. Намын шинэ хүчний дээд сургуулийн сурагчид нам ба улсын байгууллагын удирдах ажилд бие бэлтгэхийн тулд марксизм, ленинизмын онолыг судлаж байна. Монголын ард түмэн авиаст зохиолчид, зурагчид, хөгжимчдийг олон олноор төрүүлэн гаргасаар байна. Зохиолч нөхөр Лодой Дамба, уран баримтч нөхөр Чоймбол, ардын жүжигч нөхөр Оюун, композитор Данжин Сүрэн, зурагч нөхөр Чойдөг, урлагийн хэргийг эрхлэх хорооны дарга нөхөр Болот, зохиолч Чимэд Ойдөг нарын бичсэн Жаргалын зам гэдэг оперын зохиолыг гурван сайхны зөвлөлд хүлээн авлаа. Зохиолыг зохиолч Чимэд уншиж байна. Шингэх нарны гэрэл шижир шиг гэлбдэг мөрөн минь шинхэн сарны туяанд шигтгэ хаялдаг ус минь мэлтэлзэнхэн мэрэлзэнхэн гэлэлзэнхэн гэлтэгнэнхэн урсаад байна уу чи. Энэ опер бол дэлхийн 2 дугаар дайны үед Монголын эх орончид ба шинэ мэдрэлийг зохиож байгаа Монголын ард түмний байдлыг үзүүлнэ. Дэвчинхэн сэжлэнхэн үржээд байна уу чи минь элэг зүрхий минь ивээсэн энэ сайхан нутаг минь эрхэм хайрын минь булаасан эх орон өдгий минь жарганхан баясанхан хөгжинхэн дэлгэрэнхэн мандат байна уу чи минь. Шинэ мэдрэлийн сэтгэлээр зохиогдсон анхны опер нийслэлийн театрын тайзан дээр амжилттай тавигдж байна. Хөдөлмөр, соёл, үндэсний тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ард түмний хувьсгал тэмцлийн тухай шинэ сэдвүүд манай зурагчдын авиас сэтгэлийг хөшөөлж байна. Бүрээг чөлөөсөн харамгай зурагчдын цэвэржүүрийн бүтээл. Ардын хувьсгалын 30 жилийн ойн баярт зориулсан үдсгэлэн твсийн эскизийг нөхөр цэвэгжив урлаа. Манай урчуудын олон сарын хөдөлмөрийн дүнд ардын урлагийн гайхамшигт энэ бүтээл бий боллоо. Монголын ард түмэн эцэг өвгдийн үеэс эдлэл хавшлын зүйлүүдийг чимэглэх дуртай.
үндэсний найрын хөгжим Сэлбэрчин гүндийн бүтээл. Уран Сэлбэрч Цэрэн дулам. Сэлбэрчин Сумья Жаминширав нарын Замдан шатар. Шатрын дүрс бүхэн Сэлбэрчдийн хосгүй чадварыг үзүүлж байна. Удалч нөхөр Ёндон. Ардын уран дарагчдын авиас чадвар үеийн үеэс хөгжилтэй. Шижир алтан аяга. Балдан осрын хийж. Манай уртсуудын бүтээлүүд ардын хөлсгөлн 30 жилийн ойн баярт бэлтгэгдэж байна. Энэ их баярт авиаслаг хатгамж чимэгтэйчүүд шалгарсан бүтээлүүдээр оролцлоо. Чойгоосны шагналт зурагч Мани Бадрын оруулсан үндэсний уулзуудаар манай шилдэг барилгууд чимэглэгдсээр байна. Уран барилгын инженер техник зурагчдын зураг төлөвлөгөөгөөр манай орны хот суурьнгууд шинэчлэгдэж байна. Барилгын хэргийг эрхлэх газрын удирдлагын доор театр хөлөг, сургууль эмнэлэг, орон сууцны саруул сайхан барилгууд сүндэрлэн болсоор байна. Уран барилгач инженер Чимэд, ерөнхий инженер Мотто нар нийслэл хотыг цаашид тохижуулах төлөвлөгөөг боловсруулж байна. Эдгээр жилийн дараа үдсгэлэнт нийслэлийн гудамжуудаар сүүдэр цэцэрлэгүүд шууган ганхна. Хуучин Монголыг хэрсэн Бартаад нарын жим харгуун орн урт сайхан засмал замууд хот орныг холбож байна. Хамгийн залуу хот Сүхбаатар сүүлийн 10 жилд танигдшгүй болж хөгжлөө. Их жолоодогчийн нэрт хот Чой болсон. Аранга аймгийн төв Цэцэрлэг хот. Дормгов аймгийн төв Сайн шанд. Хот бол манай орны түүхэд хотуудын нэг юм аа.
манай улсад хөдөлмөрчдийн амралтын газрууд нэмэгдсээр байна. Манай орон нутгийн хот суурьнгуудаас ирсэн төрөлбөрийн мэргэжлийн хүмүүс энд амралтаа боловсон зөв өнгөрүүлнэ. Иргэн тойрон үдсгэлэнт байгаль, түргэн урсгалт туулгал. Төр хорход байгуулагдсан аяаргаар эмнэх амралтын газар. Амралтын цагийн хувиар аяаргийн эмнэх чадал нь хөдөлмөрийн хүчийг сэргээнэ. Насны багцууд хүүхэд өөрийн улсын энэрл таламжаар эрүүл чирэг воёжж байна. Дэлгэр цоныг төмөн гоёмсог үрдсэн инкри сайхан нутагт хүүхдийн цэцэрлэг пионери лагерууд байгуулагдсаар байна. Жаргалан төр хүүхдүүдийн зуны сайхан амралт хөгжил баясгалын дунд өнгөрдөг. Багцууд хүүхдүүд жагуулчлал үзүүлгээр явж төрлөх нутгийн баялагийг судлаж байна. Навч цэцэг хорхой шавьж цуглуулагч багцууд залуу геологчдод өрсөлдөнө. Цэцэглэж байгаа инг төвшин нутагта жаргалтай шинэ амьдралаа зохиолч Монголын ард түмний шинэ үе ингэж амарч байна. Монгол ардын улсуудын 30 жилийн ойн их баярын өдөр. Манай найрамдчил орнуудын сүрдэт албанууд нийслэлийн аэродромыг чимэглээд ардын улсуудын 30 жилийн ойн их баярт хүндэт зочид ирцгээж байна. Манай найрамдчил ард түмэн ардын ардчилсан орнуудын засгийн газруудаас төлөөлөгчд хүрэлцэн ирцгээлээ. Намын засгийн удирдагчид ба 30 жилийн ойн комисс зочдыг угтаж авлаа. Зөвлөлт холбоотуулсан засгийн газрын төлөөлөгчдийн тэргүүн Сэсэрийн дээдлүүдийн тэргүүлэгчдийн даргын орлогч нөхөр Тараасов. Долоодугаар сарын 11-нд нийслэлийн хөдөлмөрчдийн баярын өргөн цуглаан Сүхбаатарын дамд боллоо. Хөдөлмөрчдийн баярын цуглаан дээр намын төв хороо засгийн газрын өмнөөс марш чой болсон үг гэлээ. Эрхтэмэгтэй ардуудаа, эрхтэмэгтэй ажилчдаа, нөхөд төрүүлснараа, офицерынараа нөхдөг, хуучин барьцаа нөхдөг, ардын хувьсгал төргийн байсан нөхдөг, манай хүндэт зочид их зөвлөлт холбоот улсын төлөөлөгчд болон ах トゥ ардчилсан орнуудын төлөөлөгчдөө өнөөдөр бүгд найрамдах Монгол ард улсын эрх чөлөөт тусгаар тогтногдсон ард түмэн ардын хувьсгал явцны
5천 жилийн их баярыг тэмдэглэж байна. 5천 жилийн өмнө зарлагдсан далхиж гашуун зүрхний хэдэлж байсан Монголын ард түмэн ардын хувьсгал намын өдөртгийн дор октябрийн социалистик хувьсгалын ачаар сөрөнгөн диж Ленин Сталины их хүсэл санаанд сориг бодорч өөрийн дарлагчдын эсрэг хэнцэл гартаан зэвсэг барин босоод хамжилгоолын ёсоор харж байсан гадаадын боолчигч болон сархар пётлуудын олон зуун жилийн зарлыг зөвлөлтийн ард түмний ах トゥ угийн тусламжтайгаар устгаж бус улсад ардын хувьсгалыг байгуулалтыг тогтоосон билээ. Манай ардын хувьсгал бол октябрийн социалист их хувьсгалын ялалтгүйгээр ялалт дийлэх болцоогүй байсан юм аа. Үүний нэгэн адил манай ард түмэн зөвлөлтийн ард түмнөөс өдрүүрийн үзүүлдэг ах トゥ угийн тусламж болон Сталинаас Монголын ард түмний төлөө үргэлжлэл хадгалдаг анхаарал санаачгүйгээр өөрийн эрх төлөөд тусаар тогтсон төрийг байгуулж хөгжүүлэх үйл хэрэглээр ийм их амжилтнууд олох бололцоогүй байсан юм аа. Ийм учраас Монголын ард түмэн өнөөдөр өөрийн их баярыг тэмдэглэхдээ ах トゥ зөвлөлтийн ард түмэн ба дэлхийн техний эрхмэлэг бүх улс түмний их жолоодогч нөхөр Сталины зүг хандаг ард нийтийн агуу баяр талархлын үгийг дэвшүүлж байна. Манай ардын хувьсгалт намын төв хороо засгийн газрын өмнөөс болон түүний даалгавраар ардын хувьсгал ялсны 30 жилийн хойно манай их баярыг тохиолдуулан та нарт баяр хүргэхийн хамтад манай ард түмэн өөрийн эх орныг улам бэхжүүлэн чанагшид зэгцлүүлэн хөгжүүлэх ба энх тайван байгуулалтын үйл хэрэг бүх гिचтлан сошиж зориулна гэдэг үнэ итгэж байгаагаа илэрхийлье. Ардын хувьсгалын 30 жилийн ой мандтгаас Монголын ард түмний тусаад туссан бүрэн ихэд бүгд найрамдах Монгол ард улс мандтгаас манай ардын хувьсгал нам мандтгаас дэлхийн техний улс түмний их жолоодогч бөгөөд багш нөхөр Сталин мандтгаас Улаанбаатарын Аризона ангийн парадыг улсыг бодлон хамгаалах яамны офицерууд мандайллаа. Сүхбаатарын нэрэмжит офицерийн сургуулийн сурагчид нийслэлийн хөдөлмөрчдийн сүрдэж ягсаад эхэллээ. Монгол ардын хувьсгалт намын удирдлагын дор өөрийн төр улсын байгууллагуудаар их амжилтуудыг олсон найрамдалт Монголын ард түмэнд бүгд найрамдах Монгол ард улсын цэцгэлэлтийн төлөөний тэмцэл шинэ амжилтыг өрөөе гэсэн хүндэт үгээ их Сталин бядны зүг хандаж хэлсэн юм аа. Манай ард түмэн их жолоодогч багш Сталинд халуун хайртай бөгөөд манай бүх ялалтуудыг зоригжуулан зохион байгуулагч Монгол ардын хувьсгалт намд засагтаа язгааргүй үнэнч энэ түүхэд өдөр маш баяр багталтайгаар илэрхийллээ. Их зөвлөлт улсва ах トゥ ардын ардчсан орнуудын төлөөлөгч хүндэт зочдод ард түмэн баяр талархлаа илэрхийлж байна. 30 жилийн хойно баяр наадамд оролцохоор ирсэн малчдын өргөн жигсаал.
баярын цуглааны дараа үсгэлэнтэйгээр чимэглэгдсэн наадмын талбайд түмэн хүн цуглагч ардын хувьсгалын 30 жилийн ойн их наадам эхэллээ. Наадмын талбайд байгуулагдсан ойн үсгэлэнгүүд манай орны хөдөө аж ахуй, үйлдвэр, соёл, шинжлэх ухааны амжилтуудыг харуулсан энэ үсгэлэнгүүд зочдын анхаарлыг татаж байлаа. Намад улсын удирдагчдаа зөвлөлт холбоотолд ардчилсан орнуудын төлөөлөгчдөд манай ард түмэн халуун баярыг хүргэж байна. Баярын өдрүүдэд наадмын стадион дүүрэн хүнтэй байлаа. Манай хүндэт зочид эцэг өвгдийн үеэс уламжилгаад 93 наадмын бүх барилдах тэмцээн эхэлж байна. Бүхний тэмцээнийг хянах комисс тэмцээний учраа бүхэн бөхцүүдийн уран арга хурдан самбааг харуулж байна. Их наадмын бүх барилдах тэмцээн 5 өдөр үргэлжиллээ. Арсландан цолоон дуудуулсан манай өвчүүд ардын эртний жаншилыг хүндэтгэн ёсолдог юм аа. Бүхэн тэмцээнд төгсгөлдөө ойртох тутам бөхчүүдийн барилдаа ширүүсэж олонний анхаарлыг улам хүчтэй татаж байлаа. Үзүүрийн бөхөд шөвлөж үлдсэн Төв аймгийн Баян Чандман сумын ард дархан авраг төвдөнд орж Төв аймгийн Баян Чандман сумын ард улсын арсан цэвэн ард нар 17-нд учирлаа. Тэмцээнийг шийдвэрлэх даваа. Улсын арсан цэвэн ардтан 10 давж төрүүллээ. Энэ жилийн тэргуун бөхчүүдийг зочдын байранд урьж стадионы бүх тоглогчид нөхөрсөл талархлаа хүргэж байна. Эвэр нуман ихшэн татсан эрийн сан харваачид эртний жаншил сурын тэмцээнд эрчит мэргэн шалган наадаж байна. Маршал Жойволсонгийн урьснаар зочид манай үндэсний сур харуултанд оролцож байна. Их хурлын нэрвүүлэгчдийн дараа Бомутынд маршал Жойволсон нар өөрсдөө сур харуултанд оролцлоо. Өглөө эртээс эхлээд үдэш орой болтол үндэстэн бүрийн урлагийн сайн дурын бүлгүүд наадамчдын дунд тоглож байна.
буряд үндэсний хоор дуулал. Монголын эртний танц Эренцэг. Захчин ардын бүүвэндөө малчин халдсан. Ховд аймгийн малчин Бадмын тоглол, Хоргууд үндэсний биелэг, Гэрэлт болов. Газрагартын шогдоо, жүжигчин хийваад болдоо. Наадмын өдрүүдэд манай циркийн жүжигчид чадварлаг тоглолтоо үзүүлж байна. Жүжигчин Сандагва түүний сургуультай тэмээнүүд. Их чадварыг шаардах акробатын сонирхолтой номерыг гавьяа жүжигчин Дамжинсран удирдлаа. Жүжигчин Шалхаажуу, гавьяа жүжигчин Ирина нар агаараар татсан утсыг дамжиж үзүүллээ. Жүжигчдийн тоглолт бүхэнд гайхамшигтай сонин номерууд үзүүлж байлаа. Адуучдын танц, балетын группын жүжигчид. Гэвч наадмын өдрүүдэд бүлэг мордын уралдаан Түмэн наадамчдын онц сонирхлыг татаж байлаа. Манай залуу үеийн тамирчид уяан таарсан үлгүүдийн унаж ардын иш наадамд оролцлоо.
Алтан дарылсық хурдан мөрді мянга-мянгара цугуларч байна. Мор иргэдэ. Морь барих газар ойртож байна. Барян дээр олон мянган угтагчид морьдын эрхийг сэтгэл хөдлөн хүлээцгэнэ. Түрүүний морьд барянд орлоо. Хурдан хөдөлгөөний онож түмэн алтыг төрүүлж ирсэн цаваа сэргэлэн залуус тодрон гарсаар байна. Уралдаан төрүүлсэн аргамаг хөлгүүд цолоо дуудуулж олон дуурсгалдах алдраа мандуулж байна. Наадмын гомис бүхий барилдаан төрүүлсэн улсын аварга цэвэн аргадан алтан медалаар Сур арвах тэмцээн төрүүлсэн Сэлэнг аймгийн баруун бүрэн сумын дэмчиг мэргэнийг алтан медалаар их насны морионж төрүүлсэн Хэнти аймгийн Дархан хаан сумын ард Сэнцүрмийн жагдгийг алтан медалаар бүхий барилдаанд Юставж үзүүлсэн Дархан аварга дүлдэн доржиг мөнгөн медалаар шагнаж Баяр наадмаар явагдсан үндэсний ба нийтийн биеийн замын тэмцээн төрүүлэгчдэд алтан мөнгөн медалуудыг гардуулж өглөө. Нөхөр Цэлэнмал үндэсний биеийн замын тэмцээнд ялагсадад цаашдын амжилтыг хүсэж өрөөлөө. Биеийн тамирчдын жагсаал, улсын 6 дугаар Спартакиад. Наадмын стадионы талбайд олон мянган биеийн тамирчид зөөлөн долгион шиг уяхан хөдөлгөөнөөр төрөл бүрийн гимнастикийг хийж байна. Бүгд найрамдах Монгол ард улс 30 жил хөгжин мандаж байна.
ардчилсан орнуудын найрамдалт гэрүүл эрх чөлөө гэрмэнцэгч улс түмний хамт Монголын ард түмэн дэлхий дахины энх тайвны төлөө тэмцэж байна. Энх тайван ардчил социализмын дугуйн дор чөлөөт Монголын ард түмэн жаргалтай ирээдүйн гэрэл замаар ухрал төвөө давшиж явна.